За квадрат суурьтай огтлогдсон пирамид хэлбэртэй таггүй шилэн савыг зураг төслөө. За тэг хэмжээсүүд нь өгдсөн. За таггүй гэж байгаа учраас дээдлийн хэсэг бол хоосон гэсэн үг. За тэг энэний бүтэн гадар хөндлөлт байгуулна. За суурийн энэ хэсгүүдийн А, Б, С, Д гэх юм бол А, Б, С, D нь дэч квадрат байгаа. Тэгээ энэ квадратын талбай гэдэг бол 10-ийн квадрат буюу 100 гарч ирнэ. За одоо энийг нь EF гэж тэмдэглэе. Энэ хоёр цэгийг. За тэгвэл SAEFD. За энэний талбай гэдэг бол дөрвөн талтай яг адилхан байгаа. Дөрвөн талтай адилхан байгаа. Тэгэхээр энийг олоод дөрвөөржүүлээд дээр нь суурийн талбай тэр 100-аа олчих юм бол бидний олох гэдэг бүтэн гадрын талбай гарч ирнэ. Тэгэхээр бид энийг олох хэрэгтэй болж тарж байна. За энэ нь бол мэдээж трапец. За зурж үзэх юм бол дээрээ 20-тай, доороо 10-тай ийм адил хажууд трапец гарч ирнэ. NEF AD. За доороо 10-тай. За трапецийн талбайг яаж олдог вэ гэхээр хоёр суурь нэмээд хоёр туухаар дундаж хомгорж байна. Тэгээд тэнийг өндрөөр нь үржүүлдэг. Тэгэхээр одоо бид нэр өндрийг нь олох шаардлагатай юм байна. За өндрөө ингэж зурчээ. За энийг нь K гэж тэмдэглэе. За яг адилхан ингэж зурх юм бол голдоо 10 болно. Одоо яг энд жишээлх юм 10 болоод тэгээ нөгөө хоёрынх нь нийлбэр хариулахын тулд энэ хоёр нийлээд 10 болно гэсэн үг. Хоёр туу очихоор энэ дээр 5 5 гэж гарч ирнэ. За энэ ойлгомжтой. За хажуу өрмгийн урт 13-тай тэнцвэг өгсөн байгаа. Хэлэх юм бол AE-гийн урт 13. Тэгэхээр AK-гийн уртыг олохдоо бид нэр AK-гийн квадрат гэдэг бол 13-ийн квадратаас хасах нь 5-ийн квадрат буюу 144 гэж гарч ирнэ. За эндээс AK гэдэг бол 12-тай тэнцэнэ. За өндрөө олцсон. Тэгээ өндрөө энд нь олуулчихжээ л болоо. За 10 дээр 2 нэмээд 30, 30-ыг 2 туuгаад 15. 15-ыг 12-оор үржүүлэхээр энэ бол 180 гэж гарч ирэх юм байна. За тэгээ 180 энд орлуулчихна. 180-ыг 4 үржүүлэхээр 720. 720 дээр энэ 100-аа нэмчих юм бол 820 гэж гарч ирнэ.